Сайн байцгаана уу сонсогчдоо ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс 7 хоног бүхэн та бүхэндээ подкастаар сэтгэл зүйчин хэмжээмэг сэтгэл зүйч хонгорцол нарт уулзах болно. Бид 7 хоног бүр шин сэдвээр та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болон зөвлөмжийг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Сайн байцгаана уу сонсогчдоо ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвийн зүрхээ сонс подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай 5 дугаар подкаст маань ганц бие ээж аавуудын тухай ярилцах болно. Сайн байна уу хэмжээмгээ? Сайн уу хонгороо? Өнөөдөр хоёулаа ганц бие ээж аавуудын тухай ярилцах байгаа. Тэгэхээр хоёулаа юунаас нь эхлэе? Нийгэмд өнөөдөр яаж харагддаг вэ? Нийгэм ер нь яаж хүлээж авах ганц бие ээж аавуудын тухай? Тэндээс эхэлтээ мó? За эхлээд тэгвэл хоёулаа ганц бие эцэг эхчүүд нийгэмд магадгүй амьдралд цаашдаа ганц биеэрээ хүүхдтэйгээ туулахад ямар хүндрэл гардгийг, ямар асуудлууд илүү их тулгамддгийг гэдгийг эхлээд жаахан тодруулж өгвөл чи юу гэж бодож байна? За. Тэгэхээр ганц биеэрээ ээж нь эсвэл аав нь хүүхдтэйгээ амьдрнаа гэдэг нь хүүхдтэй холбоотой бүх үйл асуудалд дангаараа хариуцлага хүлээх шаардлагатай тулгарч байна, тий? Улмаар энэ байдал нь тухайн ганц бие эцэг ихэд магадгүй сэтгэл санааны, санхүүгийн, нийгмийн харилцааны, бие махбодын гэд олон хүндрэлүүдийг бий болгодог. Тэгэхээр эдгээр олон хүндрэлүүдийг туулж байгаа, дээрэс нь өөрөөсөө гадна тухайн хүүхдийг хүмүүжүүлэх гэж байгаа. Магадгүй ганц бие болсон шалтгаанаа даван туулах гэж байгаа эцэг эхчүүдэд ямар асуудал тулгарч байна вэ? Ямар асуудал илүү тэдгээрт хүнд байна вэ? Тэгэхээр надад бол юу бодогдож байна гэвэл дийлэнхтэй эргэн тойронд юу анзаарэгддэг вэ гэвэл ганц бие эмэгтэйчүүд, ганц бие одоо ээж нартай байх юм бол илүү бид нар буруугаар хардаг, илүү шүүмжлэх хандлага өндөр байдаг ганц бие ээжүүдийг. Тэгээ ганц бие ээжүүдийг бол шүүмжлэх хандлагатай, жоохон сөргөөр хардаг. Нөгөө талаас нь ганц бие аавд ах юм бол аль болох өрөвдөнгүй байдалтай харагддаг юм шиг надад анзаарагдаад идэм л да. Надад бас зарим тохиолдолд тийм мэдрэмж төрдөг. Жишээлбэл ганц биеэрээ одоо ганцаараа хичнээн хүүхдээ төрүүлээд өсгөөд явж байгаа. Тэрэнд нөгөө уг нь бүтээлцэхтэй хоёлаа байсан шүү дээ. Тэр эмэгтэй гав ганцаараа өөрөө хүүхэдтэй болоогүй. Тэгэхээр тэр бүтээлцсэн хүнд ямар ч хариуцлага ногдуулдаггүй хэрнээсээ олон хүүхэд төрүүлээ, одоо инглээ тэглээ гэдгээр нь маш их эмэгтэйчүүдийг буруутгах хандлага бас анзаарагдаад байдаг. Тэгэхээр нөгөө тухайн хин нэгнийг бид нэр шүүх ямар эрхтэй вэ? Тэр хүний амьдралын минут секунд тутмыг л бид нар хөндлөнгөөс яг камераар бичиж байгаа юм шиг хараад зогсож байгаагүйгээс хойш ямар ч шалтгаан байж болно. Тэгэхээр хэнийг ч бид нар шүүх, буруутгах эрх нэгдүгээрт байхгүй мэт тийм ээ. Яг үнэ. Эрэгтэйчүүдийн хувьд харахаар яг мэдээж хэрэг нийтлэгээр олон нийтэд эрэгтэй хүн хүүхэд өсгөх нь одоо маш их ур чадвар шаардна. Эмэгтэй хүн байглаасаа нөгөө заяамал ээж учраас эмэгтэй хүн илүү хялбарч гэдэг юм нэг юм тогтсон хандлагаар л хуваарлж харах гэдэг шиг байна л да. Гэтэл ганцаараа хүүхэд өсгөн гэдэг нь хүүсээс үл хамааран тухайн асрах хамгаалагчийн хувьд те тухайн хүүхэдтэй холбоотой бүхэл асуудал дээр дан ганцаараа хариуцлага хүлээж байгаа учраас аль талдаа сэтгэл санааны, бие махбодын одоо түрүүн бидэрсэн те санхүүгийн асуудал, нийгмийн харилцаан дээр жишээлбэл гэл тулгамж байгаа бүхэл асуудлуудад яг адилхан ачаал ирж идгээл адилхан хүндрэл тулгарч идгээл гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Яг үнэ. Тэгэхээр ганц бие ээж аав байлаа гэд уг нь бол тухайн хүний буруу бас биш байж болох юм те. Олон шалтгаан байгаа тийм. Маш олон шалтгаан байгаа. Маш олон шалтгаан байгаа. Тэдгээрийг бид нар бол угаасаа мэдгүй 24 цаг тухайн амьдралд нь бид нар хамт амьдраагүйгээс л хойш бид нар бол түүнийг тэгж шүүх бол эрх бол байхгүй юм байна. Буруутгах эрх байхгүй.
гэсэн хэдий бид нэр өөртөө хийж байгаа үйлдэлтэй ямар юм болгоомжгүй ханддсан бэ? Тухайн хүмүүст эцэг эхчүүдэд тэр ганц бие эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хэрхэн яаж нөлөөлж байгаа бол бидний энэ гаргаж байгаа хандлага маань гэдгийг бид нэрүүдээс анзаардаггүй тий. Бидний гаргаж байгаа ажлын хамт олонны гаргаж байгаа хандлага, эргэн тойрны хөрш айлын хамар хашааны хүний гаргаж байгаа хандлага, сургууль дээр жишээлх нь бол багш нарын гаргаж байгаа, сургуулийн менежментийн тий гаргаж байгаа захиргааныхан гаргаж байгаа тэр хандлага тухайн хүүхдэд, тухайн ээж, тухайн аав, тухайн эмээ өвгөөд ямар ханд байгаа вэ гэдгийг бид нар данч анзаардаггүй л үгүй юм байна л да. Тэгэхээр яг үүн дээр зэрэгцээд магадгүй ганц би эцэг их эсвэл эмээ өвөөч байж болно тийм ээ. Хүүхдийг асран халамжилж байгаа. Тэгэхээр энийг бид нэр зөвхөн ээж аав гэдэг хоёрхан категориор ингэж бацаж ойлгож бас боломгүй байна. Хүүхдийн хувьд бид нар магадгүй асран хамгаалагч гэдэг ерөнхий нэр томьёогоор ярил тухайн хүүхдийн цаана нэг байна уу, хоёр байна уу, магадгүй нэгчгүй ч байж болно тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хувьд магадгүй асран хамгаалагч гэдэг ерөнхий нэр томьёо нь хүүхэд болгон ижил юм байна гэдэг мэдрэмжийг нэгдүгээр төрүүлж болж байна. Яг үнэ. Хоёрдугаарт нөгөө дутуу байгаа тэр эмзэг сэдв болгон дээр нь бид нар ямар нэгэн байдлаар нэмээд дарамт болохгүй байж болж байна тий. Тэгэхээр хэрвээ уучлаарай таслана. Тэгэхээр нөгөө хэрвээ дарамт өгөхгүй байх юм бол энэ маань эмзэг сэдв биш хэвийн гэж үзэх нь шүү дээ тухайн хүүхэд. Яг үнэ. Ингээд бид нар энэ ойлголтыг хэвийн юм аа. Энд чинь хүний л амьдрал тохиолдог асуудал. Магадгүй одоо хагцал байж болно, салалт байж болно, ямар ч шалтгаантай байж болно. Тухайн хоёр насанд хүрсэн хүний асуудлаас үүдсэн тэр зүйлийг хүүхдэд бид нарт дарамт болгож ойлгуулах л маш алдаатай болж таарах гэдэг шүү дээ тийм. Магадгүй хүүхдүүдэд бид нэр эн чинь хэвийн юм аа. Чи цар ганцаараа биш хорвоо ертөнц дээр маш олон хүүхдүүдийн сонголттой амьдралаар амьдрах шаардлагатай болдог. Гэлээгээд энэ нь чи дутуу гэсэн үг биш ээ гэд хэвийнжүүлээд энийг ойлгуулж чадвал энэний цаана байгаа эцэг эхчүүдэд мөн энэ хүүхдийг өсгөх процесс дээр бас эргээр нөлөөлж болно тийм. Яагаад тэгэхээр нөгөө эцэг эхчүүд ганцаараа өсөж явахдаа нийгмээс ирж байгаа энэ дарамт чахалтаас болоод би хүүхдээ одоо ийм дутуу өсгөж байгаа учраас ямар нэгэн байдлаар хүмүүжлийн тоглолттой болох бах, ингэх бах, тэгэх бах ч гэдэг юм уу маш олон айц өөртөө итгэлгүй байдал, маш олон сэтгэл зүйн асуудлууд эдгээр хүмүүст үүсэж идэг. Энэ үүссэн сэтгэл зүйн процесс нь ухамсаргүйгээр тэр хүүхдийг магадгүй хит хамгаалах, хит өмгөөлөх эсвэл одоо ямар ч байж болно те. Айл нэг хүмүүжлийн горим дээр хэтрүүлж үйлдэл хийх, эсвэл орхигдож гээгдүүлэх нөхцлүүд үүсэх магадлал бий болж байна шүү дээ, тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр эцсийн үндэ хэрвээ бид нар эрен тойронд байгаа найз нөхдөө хэрвээ та манай сонсогчдын дунд ганц бие ээж аавуудыг таньдаг, эсвэл мэддэг, тэг хамаатан садан чинь найз нөхд чинь байгаа бол бид нэр өөрсдийнхээ хандлаганаасаа бас эхлэх юм шүү. Тэдгээр хүмүүсийг бид нар ямар ч байсан шүүмжилж, буруутгаж, өөрийнхөө үнэт зүйл итгэл үнэмшлээрээ тэдгэрийг харж хандаж болохгүй юм байна гэдгийг бас бодох хэрэгтэй байна, тийм үү? Тэглгүй яхаа. Хамгийн энгийн жишээлбэл бид нар сургууль дээр байгаа бүх хүүхдийн амьдралыг бүгдийг нь мэдхгүйгээс хойш магадгүй нөгөө Мартин 8-аар ч юм уу, Цэргийн баяраар ч гэдэг юм уу те ээжтэй захиа биш аавтай анги гэл үүрэг даалгавар өгдөг. Гэтэл энэ маань эргээд тухайн хүүхдэд маш их сэтгэл зүйн шархыг авчирч иж болно. Эсвэл заавал хүүхэд ээжтэйгээ аавтайгаа амьдрах ёстой юм байна гэдэг тэр нэг бат итгэл суурийг өгчээж болно. Гэтэл нөө хүний амьдралын эдрээ чинь бидний хяналтаас биш. Хяналтаас гадуур учраас магадгүй чи хайртай дотны хин нэгэн хүндээ захиа бичих гээд бид нар энийг илүү хялбарчлах жишээлбэл боломж байна тий. Яг үнэ. Хинч байж болно тэр. Чи хин нэгэнд өөрийнхөө ойр дотны хүндээ гэдэл гарч гэлчвэл хүүхэд болгоны хувьд тийм хин нэгэн байж л байдаг. Багш нь, найз нь, хажуу айлын ихч, эсвэл миний асрамжийн газрын багш гэдэг юм уу тий хинч байж болох боломжтой болж байгаа байхгүй. Тэг яг үнэн. Тэгэхээр зэрэг эргээд энэ маань ухаан хүүхдийн хамт амьдарч байгаа асран халамжлагч хоёрын хоорондох харилцаанд хүртэл эргээр нөлөөлөх юм байна шүү дээ.
байна. Яг оноо хин нэгээ буруутгахгүй, хин нэгээ магадгүй алдаатай мэтээр үнэлэхгүй тийм ээ. Тэгэхээр хоёлаа одоо ганц би эцэг эхчүүдтэй зориулсан магадгүй одоо нэг ганцаараа хүүхдээ асраад явж байгаа процесс өөрөө маш хүнд гээд хоёлаа эхнээсээ эхлээд л ярилцлаа тий. Тэгвэл тэдгээр хүмүүс дэмжлэг болгож болох зөвлөмжүүдийг өгвөл ямар вэ чи юу гэж байна? За тэгэхээр миний зүгээс болохоор юу яж болох вэ гэвэл нэгдүгээрт нь та өөрийгөө битээ буруутгаарай. Яг энэ болж байгаа энэ процесс, энэ амьдралын өнөөдрийн яг энэ өгөгдөлд та өөрийгөө битээ буруутгах. Хэрвээ та өөрийгөө буруутгаж нэгэнт л эхлэх юм бол тэр сэтгэл зүйн ямар нэгэн тэр байдлыг тантай хамт амьдарч байгаа тэр хүүхэд чинь мэдэрч идэг. Хүүхэд хичнээн гаднаа гаргаад хэлэхгүй ч гэсэн тэр танаас гарч байгаа тэр бүх зүйлийг энергийг мэдэрч идэг. Улмаар та хоёрын хоорондох харилцаанд бас сөргөөр нөлөөлж магадгүй юм. Тэгэхээр та өөрийгөө битээ буруутгаарай гэж хэлмээр байна. Дээрээс нь та бас өөрийгөө маш их ядарч байгаа, цуцж байгаа, цөхөрж байгаа гэдгээ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх юмыг төгс төгөлдөр юм шиг байлгахын төлөө бас зүтгэх хэцүү. Тэгэхээр бусдаас бас тусламж дэмжлэг авахтаа та нээлттэй байх хэрэгтэй юм уу гэж бас бодож байна. Мэдээж хэрэг ганц би ээж аав нар маш зохион байгуулалттай байгаа. Гэхдээ нэмэлтээр дахиад илүү өөрийнхөө амьдралын төлөвлөгөөг хараад одоо байгаа нөхцөл байдлаа хараад ирээдүйд гарч болзошгүй нөхцөл байдлуудаа урьдчилан тооцоолоод зохион байгуулах зүйлсээ бас дахиад нэг эргээд харахад буруутгах байх гэж бодож байна. Өөр бас нэг юм нь юу вэ гэвэл бага насны хүүхэдтэй айлууд бас сургуулийн насны хүүхэдтэй айлуудад уг нь бол нөгөө хүүхдүүдэд хамтдаа тоглуулах тийм үзүүлсийг хийвэл уулын зүгээр ах те 7 хоногт нэг удаа юм уу сардаа нэг удаа 30 минут хажуу айлдаа ороод тоглолдог. Эсвэл найзындаа хүүхдээ аваачж өгөө тоглолдог 30 минут те. Бага насны хүүхдүүд бол 30-аас илүү минут хамт тоглож угаасаа чадахгүй. Хэрвээ бас боломж өгдөг бол тоглоомнуудаа, номнуудаа бас хуваалцах, солилцох те сарын хугацаатай 2-7 хоногийн хугацаатай. Тэгэх юм бол бас арай дөхөн байх болов амьдралд. Чамд нэмэх зүйлс байна. За хүн дээр нэмж хэлэхэд мэдээж хэрэг гэр бүлийн харилцаанд тулгамдж байгаа тэр асуудал бол хоёр бөгөөд эсвэл магадгүй тэрнээс дээш тооны насанд хүрсэн хүмүүсийн хоорондын харилцаанаас болж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэй хайртай гэдгээ байнга мэдрүүлж явах хэрэгтэй, хэлж явах хэрэгтэй. Үгээр илэрхийлэх одоо чадамж хэрвээ танд жаахан сул хэцүү байгаа бол үйлдэлээрээ харуулаад тэрдэг, үнсдэг, хүрэлцдэг ч гэдэг юм уу тий. Шалтгаангүйгээр тухайн хүүхдийг өөрт нь ямар чухал юм бэ гэдгийг мэдрүүлж явах нь их чухал байна. Тэгээд улмаар цаашаа хэвийн амьдралын хэмнэл болох хэрэгтэй. Хамтдаа унтдаг, тоглодог, хоолоо сууж иддэг ч гэдэг юм уу тий. Хэдийгээр манайх одоо хоёулаа ч юм уу эсвэл хідүүлээ байдгийн биш ч гэсэн энэ нь бол хэвийн юмаа гэдэг ойлголтыг өгөхийн тулд тэдгээр айлуудад болж байгаа болдогтой адилхан бүх процесс тэр гэр бүлд хэвийн явагдах хэрэгтэй байж байна. За тэгээд мөн хил хязгаарын тухай ярих хэрэгтэй байх. Магадгүй зарим тохиолдолд нөгөө хүүхдээ хит одоо нөгөө өөрийнхөө нь байлгах эсвэл хит өмгөөлөх хамгаалах ч гэдэг юм аа тийм. Энэ нөгөө тухайн эцэг эхт өөрт нь үүссэн асуудлаас болж гарч байгаа харилцааны нэг эндүрэл байж болно. Тэгэхээр гэр бүлийн дотоод дүрм хүүхдээс хүлээлт бас хил хязгаартай байх хэрэгтэй. Тэгээд энэ нь одоо бусад гэр бүлийн асарч хамгаалж байгаа хүмүүс ч бас хамаарах хэрэгтэй тий. Эмээ нэрхээрээ нэг янз болдог, өвөө нэрхээрээ нэг дүрмийг өөрчилдөг. Эсвэл одоо тустай байгаа тэр хин нэг эцэг эхтэрээ очиад ирэхээрээ дүрм өөрчлөгддөг гэдэг юм уу тий. Энэ нь эргээд хүүхдийн хүмүүжил цөрөг учраас та асуудал бол томчуудын донд болсон байна. Гэхдээ бидний нэгдсэн зорилго бол хүүхдээ яаж цаашаа эрүүлэр өсгөх вэ гэдэг дээр төвлөрөх ёстой. Тэгэхээр биендээ байгаа сэтгэл зүйн тэр гомдол одоо өөр бусад шалтгааныг төр зур орхиод хүүхдийн сайн сайхны төлөө энэ хил хязгаар дээр бид нэр тохиролцох хэрэгтэй магадгүй. Яг үнэ тэгэхээр бүгдээ яг л нэгдсэн нэг баг шиг л ажиллах хэрэгтэй. Нэгдсэн нэг багтай байх хэрэгтэй тийм. Хүүхдээс хүлээлт бодтой бай гэдгээр юу гэж бас оруулж болж байна вэ гэхээр заримдаа
магадгүй нөгөө олон хүүхэдтэй айлын том хүүхэд нь ч юм уу ганцаараа ингээд амьдралын төлөө зүтгэж байгаа эцэг эхийгээ харахаар нөгөө том хүн шиг хүүхэд гэж бид нар нэрлэдэг тий. Хит их хариуцлага өөр дээрээ навагдуулдаг, дүүнрээ өсгдөг, ар гэрээ авч явдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр хүүхдэд наснаас нь хитээдсэн хит их хариуцлагыг оногдуулаад эхлэхээр тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл буурдаг. Магадгүй эрсдэлтэй болдог, сэтгэл гутралтай болдог, үеийнхээ хүүхдүүдээс орчноосоо өөрийгөө хэд тусгаарладаг тийм гуниглах, уур уцаар ихтэй болох, итгэл найдвараа алдах ч гэдэг юм уу. Уучлаарай. Шинж тэмдгүүд гарч болох нь шүү дээ. Тэгэхээр магадгүй ийм шинж тэмдэг гарч байгаа бол та хүүхдтэй хит их одоо хүлээлт үүсгээд эсвэл хит их хариуцлага өгөөд байгаа юм биш үсттэй. Эргэж хараарай л гэсэн нэг дохио байж таарах юм тийм ээ. Тэгэхээр заримдаа бас магадгүй ганцаараа эцэг их байх нь тийм ч амархан байхгүй. Тэгэхээр маш хүнд үе ч гэсэн бид нарт тохиолдож болно. Гэхдээ энэ нь үргэлж юм байна гэсэн үг биш. Бүх зүйл төр зурих гэдгийг мартаж болохгүй. Удахгүй энэ байдал дээрднэ гэдэг итгэл найдварыг тухайн асран хамгаалагч бас өөртөө бий болгох хэрэгтэй байна тийм. Дээрднэ. Тэгээд уучлаарай би одоохон ганцхан үг хэлсэн тэгэхээр хүүхдэд энэ болж байгаа процессыг бид нэр хүүхэд юм чинь мэдхгүй энд хилээд яах юм ч гэдэг юм уу ингээд нуучдаг. Тэгэхээр насных нь онцлог тохируулаад манай гэр бүлд ямар өөрчлөлт одоо явагдаж гин вэ, явагдах гэж гин вэ гэдгийг хилээ тэр хүүхдээ ч гэсэн дотор ямар байгаа, яаж хүлээж явж байгаа, сэтгэл хөдлөл мэдрэмж нь ямар байгаа гэдгийг бид нэр сонсох ёстой, хуваалцах ёстой. Гэт ингэж ярилцахдаа хин нэг насанд хүрсэн хүнээ буруутгаж юусоо байна. Танаа тэр чинь тэр ээж чинь юм болохоор аав чинь юм болохоор ч гэдэг юм уу тийм буруутгаж юусоо болохгүй. Яа тэгвэл тэр буруутгаж байгаа мэдрэмж бол таних. Хүүхдийн хувьд бол тэр хүн ээж нь эсвэл аав нь л байдаг. Нэг. Тэгэхээр энэ харилцаа, энэ процесс тэр хүүхэд ямар ч буруугүй хэдийгээр одоо харилцаа ингээд дуусгар болоод чи хин нэгэнтэй амьдарч байгаа ч гэсэн энэ хоёр зүрх чамд хайртай хэвээрэл гэдгийг бид нар маш сайн сануулж ярьж явах хэрэгтэй. Магадгүй урт хугацаанд хүлээгээд ирэхгүй болсон хин нэгэн байж болно тийм ээ. Тийм бол тухайн хүнтэй байсан эсвэл тэр хүний талаар өнгөрсөн эерэг дурсамжуудыг сануулж тэр хүүхдэд бас тэр талаар бодох, дурсах боломжийг бид нар олгох хэрэгтэй юм шиг. Болмаар нөгөө нэг юу гэвэл чинь эцсийн дүндээ хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг энэ бүгдийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хин нэгэн одоо хин нэг буруутгаснаа муулж ярьснараа бид нар хин хиндээ ямар ч сайн өрдөөсөө авчрах гаагүй. Харин ч бид хүүхдтэй болон өөртөө илүү сүрэгж авчирч байгаа болов хүүхдэд магадгүй өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл, эсрэг хүйснийхээ хүнд итгэх итгэлийг бид нар бууруулж байгаа ч юм билүү те. Нөгөө талаас гэвэл итгэх итгэл. Манай аав ингэж хэлсэн ээжийн тухай. Гэхдээ би ээжтэйгээ амьддаг. Уг нь бол тэнд ээжтэйгээ цуг амьдарч байгаа хүүхдэд аав нь ээжийн тухай муулж ярих, эсвэл ээж нь аавын тухай муулж ярих ямар ч ач холбогдолгүй юм. Харин ч хүүхд улмал эргэлзээнд оруулаад байгаа байхгүй юу? Тэ? Одоо аав ингэж хэлээд байхад ээж яагаад ингэж байгаа юм бол гэдэг юм уу те? Яг чиний хэлснээр тухайн хүүхдэд бол тэр хүүхдийн хамгийн хайртай л ээж нь хамгийн хайртай л аав нь л байхгүй юу? Хамгийн хайртай л хин нэгэн байна. Хин нэгэн тийм ээ. Зарим тохиолдолд чи яг тэрнтэйгээ адилхан тийм учраас чи юм муу байгаа зэрэг бас хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ нь нөгөө тэр тусгаар болох процесс тэр хүүхэд өөрийгөө буруутгах бас болж байна. Би ийм муухай учраас би муу болохоор би ийм болохоор надад хайргүй юм байна. Тэр хүнээс холдсон байна ч гэдэг юм уу. Өөрийгөө тэр насанд хүрсэн өөрийнхөө үзээчгүй, мэдээчгүй, мэдрээчгүй байсан харилцааны асуудал дээр буруутгах хэмжээний сэтгэл зүйн шарх үүсдэг учраас бид энэ дээр маш болгоомжтой байх. Тэгэхээр яг хүүхдийн оршихуд бол нөлөөлөд байгаа юм биш үү те? Яг тэгээд үүн дээр мөн за цаг дуусч яах шиг байна тийм үү? Хоёрхан өгүүлбэрийг бас сануулад хэлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна л да. Хэрвээ магадгүй хин нэгэн бид нар хүний л орчлонд юм чинь бас хин нэгэнтэй хамт байх хүсэлтэй л байх байх тийм ээ.
Тэгээ хүүхдтэйгээрээ хин нэгэнтэй шинэ харилцаа эхлэх гэж байгаа тохиолдол бас биднэрт гарвал яах вэ гэдэг асуудал нэгдүгээрт гарч ирж байгаа л та. Тэгэхээр хэрвээ хүүхдтэйгээ магадгүй шинэ харилцаа эхлэх гээд тэр хин нэгэнтэй та танилцуулах гэж байгаа бол яарах хэрэггүй. Өөрөө өөртөө тэр харилцаагаа бүрэн тодорхой болгоод бүрэн шийдснийхаа дараа хүүхдтэйгээ танилцуулах хэрэгтэй. Тэгээд тухайн харилцаа таныг хүндэлж хайрлаж байгаа шиг яг тэр хүүхдэд бас хүндэтгэлтэй, хайртай байж ээж энэ гэр бүл энэ дараагийн харилцаа оршин тогтно. Танд хайртай хэрнээсээ тэр хайр хүндлэл хүүхдэд хэрэгжихгүй байгаа бол энэ бас л боломжгүй болох юм тий. Энэ бас л нэг хүндрэлийг авчрах гэдэг. Магадгүй ингээд нэгэн шийдээд гэр бүлдээ одоо хин нэг шинэ гишүүнээр оруулж ирсэн бол тэр хин нэг гишүүн тухайн байхгүй болсон тэр хүний орон зайг эзлэхээр орж ирээгүй. Тэгэхээр богино хугацаанд тэр хүмүүсийг одоо хүүхдтэй дотносон эсвэл хүүхэд тэр хүнтэй дотносон ч гэдэг юм уу хүлээлт тавих хэрэггүй байх тий. Хамтдаа байснаар биднэрт айл талдаа ямар ач холбогдолтой юм бэ гэдгээ харилцан бүгдэнд нь тайлбарлаж ярилцжээж энэ бас ойлголцолд хүрэх бие биенээ хүлээн зөвшөөрөх боломжтой болох юм байна л гэж нэмж байна. Яг үнэн. Тэгэхээр нөгөө хүүхдийн нэгдүгээр энэ бүх процесст бол хүүхдийн оролцоотой байх хэрэгтэй байна. Хүүхдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй байна. Улмаар ямар аливаа нэгэн шийдвэрт хүүхдийг бас сонсох хэрэгтэй, хүүхдийн оролцоог хангах хэрэгтэй байна гэж чинь хэлж шүү дээ. Нөгөө талаас нь юу вэ гэвэл тухайн хүүхдэд бас бодох, боловсруулах тэр орон зайг, тэр цаг хугацааг хүүхдэд олгооч. Тэр хүүхэд бол тантай адилхан бас л хүн энэ процессын дагуу бас л адилхан шархлаад ч юм уу ямар нэг байдлаар явж байгаа тий. Хүүхдэд айл болох ер нь тэгэхээр нөгөө нэг чиний ярианаас би юу сонсоод байна гэвэл хүүхдийг бүхэл төвшөнд маш сайн сонсох хэрэгтэй байна тий. Төвшин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл бие махбодороо бид нэр сонсох хэрэгтэй байна. Зүрх сэтгэлээрээ сонсох хэрэгтэй байна. Оюун санаагаараа бид нэр бас тэр хүүхдийг сонсох хэрэгтэй байна. Бие сэтгэлээрээ сонсох гэдэг нь магадгүй хүүхдээ байнга тэрвэрдэг тий, инхрийлдэг, хүрлцдэг, хүүхдийнхаа биеийн хилэнжийг анзаардаг, анхаардаг байхыг бас хэлж байгаа юм шиг байна. Зүрх сэтгэлээрээ гэхээр мэдээж хэрэг хүүхдийн бол мэдрэхүү мэдрэмжүүд хөгжсөн байдаг, биднэрийнхээс ч илүү хөгжсөн байдаг, илүү одоо цаг дээрээ байдаг. Тэр хүүхдийнхаа мэдрэмжүүдийг бас анзаарах хэрэгтэй гэж хэлж байгаа шиг байна. Оюун санааны хувьд тэгэхээр бас саналаа юу гэвэл харилцан ярилцдаг байх хэрэгтэй байна гэж хэлж байна үү те? Яг үнэ. Тэгэхээр нэлээд олон санаа эцэг эхчүүд асран хамгаалагч над хэрэг болохуйц бас мэдээлэл зөвлөмжийн донд багтсан болов уу гэж би бодож байна. Гайхалтай сэдв байлаа. Баярлалаа. Баярлалаа их чимгээ. Тэгэхээр сонсогчдоо дараагийн дугаар хүртэл маш баяртай. Бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугааруудаараа бид нөр өөр олон сонирхолтой сэдвүүдийг ярилцах болно. Дараагийн дугааруудад бид бас зочинтой байх болно. Баярлалаа.